Ипотекийн зээлээр орон сууц худалдаа авах боломжгүй иргэдэд зориулж түрээсийн орон сууц барихаар болж байна. Энэ удаад 2015-аас 16 онд багтааж нийслэлд 800 айлын орон сууц баригдах бол аймгийн төвүүдэд 60-аас доошгүй айлын орон сууцыг төр хувийн хвшлийн түншлэлийн хэлбэрээр барьж ашиглалтад оруулах юм байна. Орон сууцны янз янзын хэлбэр байдаг. Ялангуяа хөгжингөө оронд бол хүн болгон орон сууцыг худалдаа авахын боломж байдгүй. Ипотекийн зээлээр орон сууц авах чадваргүй иргэдэд авах боломжгүй иргэдэд зориулж түрээсийн орон сууц барих асуудлыг бол эхлүүлэх талаар бол нэлээд удаан судалгаа хийсэн. Ингээд өчигдрийн засгийн газрын хурлаанд шийдвэр гарлаа. Нийтдээ 1300 гаруй орон сууцыг түрээсээр эзэмших иргэдэд зориулж барих энэ хөтөлбөрийг эхлүүлэх үүргийг бол эхлүүл зохион байгуулах үүргийг барилга хот байгуулалтын сайд өглөө. Түрээсийн орон сууцнд амьдрах иргэдийн сард төлөх түрээсийн хэмжээ эцсийн байдлаар тогтоогүй байна. Гэхдээ засгийн газар дээр урьдчилан яригдж байгаагаар бол нэг өрхийн сарын дундаж орлогын 45%-аас 2 дахин бага байхаар яригдж байгаамаа. Тэгэхээр энэ төсөлд хэрэгжснээр бол төрөөс зайлшгүй шаардлагатай орон сууцаар хангах иргэдэд орон сууц олгох залуу гэрэлд болон бусад түрээсийн орон сууцаар дамжиж дараагийнх орон сууцны алхмыг хийх иргэдэд их таатай боломж олгоно гэж ингэж үзэж байгаа. За хөтөлбөрийг бол хэрэгжүүлэх хугацаанд нийтдээ энэ түрээсийн орон сууцны дундаж үн ямар байх вэ гэдгийг тухайн зах зээлийн ханшаар дундчлан тогтоогоод энэ төлсөн мөнгөөр нь буцаагаад хуримтлал үүсгэж энэ түрээсийн орон сууцыг санхүүжүүлэх хэвийн үйл ажиллагааг нь хангах энэ хөрөнгөний зардлыг бас бүрдүүлэх юм тооцоо хийж байгаа. Ингээд түрээсийн орон сууцны хөтөлбөр 15-аас 16 онд хэрэгжинэ гэсэн ийм чиглэлтэй байна. 2016 он хүртэл нийтдээ түрээсийн 1300 айлын орон сууц баригдана. Барилга барихад зарцуулсан мөнгийг 2016 болон 2017, 2018 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхийг өчигдрийн засгийн газрын хуралдаанаар сангийн сайдад үүрэг болгосон байна. Батцэг Алтан Баган нар мэдээллээ. За одоо энэ дээр зорж цаад. Одоо бид нар энэ чинь замтай адилхан юм шүү.